ай мотоцикл бариулах юм. Ой. Агитат. Ой, няна, чучан гахай. Одоо хангалттай хийж ааштай боллоо шүү. Барагд энд кино бичлэг боллоо шүү энд. Одоо тэгээ тэр ард түмнээ ажил болгоо. Эцсийн эцэст энд та нар орлоод тайсан баавгачаад өчнө хүнээ мал цааш нь хүнээ гэр орон сониавд яах юм хийгээд. Эцсийн эцэст маргаа шинчин энэ шин төвөө тавьсан мав хэн тэрдэг төдөх юм. Хэн хойроо хий. Ард түмэл хойроо. Одоо боллоо. Одоо болигтой. Одоо ажидаа болдог. Энд чараа хитэрлээ. Цаг хугацаа гэж байна юмд бас. Цаанаас нь орох юм, эндээс нь орох юм яах вэ? Тас бодлоод болох юм чи. Шин одоо тэгээд өөрөө гарах. Шууд гарна. Энэ бол шин шууд гарна. Ямар ч асуудалгүй гарна. Архын үед харна. Та нүчнэ мад айл өрөх хүн амьдэрч байгаа шүү. Эдгээрээ төдөө ирсэн юм бол ажидаа хийх хэрэгтэй шүү. Тий. Тэгэхээр одоо бид нар миний санаа бол энэ ваагу 50 байх хэрэгтэй. Нэгдүгээр бид нар ингээд дуу чимээ ямар нэгдүгээр аюулгүй талаа бодно. Нөгөө талаас энэ ваагу одоо энэ уурыг хөргөж одоо өөр зам төрхөнд оруулахгүй байх хэрэгтэй байхгүй бидний цаанаа бол. За шөнө болыг шөнө өгдөр их тайдсан байна. Хаанаа орсно хэм мэдэх юм. Тийм учраас нь миний санаа Тийм учраас би та хоёр дөрвөн харж өгч нэг хариуцлага хүлээж авах байна. Одоо тэр яг хариуцлагатай энэ маань л одоо тэр эсэм мэнд тайг зааж одоо дөрвөн харж өгтөл хэрэгтэй шүү. Энэ 50 л байх хэрэгтэй. Аагийн үед бол 50 аль болохоор 50 өөрийн зүүн байдалд нь оруулах хэрэгтэй байхгүй. Аль дагаж хөдөл одоо хаан л очиж уулар орд юм аа тэр орчлон дагаад байж байна. Тэгээд хэрвээ болохгүй бол одоо хүн амтнал өгөөл одоо тэр өөрөө буудал азаа үзэхээс ямар ч арга. За тэгэхээр зэрэглээрээс наанаас одоо харин буу 50 хүн хэм гэдэг асуудал. Одоо энэ талаа маш сайн зохион байгуулж байна. За төмс удаа та энэ талаа. Нэг машин юу ямар байна? Батар чанаа. Тэр одоо энэ Үнээрээс бас бодож хэн дуртай хүн гаргадаг юм байна. Тийм л одоо харин тэ шийдвэр дарга нь энэ байхгүй. Дарга зохион байгуул бидний дагах хэрэгтэй байхгүй юу? үргээ. За sige ёстой. За түрүүгээ. Тийм үү. Зүгээр гიშгэл яваад гүйхгүй. Яг зөнгөр явуулаа. Миний хэлдгээр л явуулаа. Ярам чигт давсан. Тэгээд ерөөсөө одоо бол ганцхан хөдөлцөг. Одоо нөгөө нэг хэний артлаар гашиг артлаар шийдэж байгаа. Гараад авах гэж. Амжаа тэр зүйл бол амар мэдж байгаа байхгүй. Өдөөс явуулсан юм уу гэж нэг өөр шингээр явуулсан байна. Яасан гэж чоног дээрээ биш. Тэр арах нь өрөө гэсэн. Тавцаа гадагш. Гурван бусын бэлчээр гэдэг бол хойд тавьдаг бол аавын их. Хоолын татдаг, сэтгэлийн татдаг, гэвцийн татдаг юу вэ? Энэ бол тэр дивааж нэ. Энэ бол амьтны дивааж баггүй. Энэ тэгсэн ч гэсэн юм бол хорогд дуусч байгаагүй. Загас гэхт энэ гол бол баг загсаар урсч ирсэн гэж хэлбэл болно. А гэтэл загтай л бас 90 он болсон. 90 онд болсон чинь нөгөө нэг уламжлалт хангадаг ахгүй соёлтой ийм уламжилтай, мэдлэгтэй ийм арга ажиллагаанд суралцсан хүмүүсийг мөнгө харагдаг ам болж ирсэн.
Хүмүүс өлссөн. Зах зээл болсон, гурил будаа хаварцсан, юм дэлгүүрт бол баг бор давснаас өөр юмгүй болсон. Ингээ хүмүүс өлссөн, мөнгө олох юм байхгүй болсон. Мөнгө болдог юм дараа нь мөнгөний хүмүүстэй хулгай анчин болоод тэр уламжлал руу наадагдаад зөвхөн мөнгө олох хүмүүс. Энэ уул тайг одоо ингээ харахаар хүмүүс боддог байхгүй. Оо хөвсгөлийн тайг гэж шийдсэн амтэн гэж амар юм байна гэж бодоод амар их байгаа гэж боддог. А гэтэл яг үүндээ бид нэг явах 13 онд бид нэгээр уулаар 18 хоног ганцхан цогооны мөрөл энэ хөвсгөлийн жологч амсаа тайганд ганц цогооны мөрөл байсан. Өөр ямар ч амтэн байгаа. 2010 онд гэхэд энэ ч амтэн байхгүй боллоо шүү дээ. За тэр яагаад хэцүү байсан гэхээр энэ бүс нутагт бол нэг 5 цэг гарсан. А тендер 7000-аад нинжа цугларсан. 2006 оноос хойш ингээд Тэрсэн уул тайг бол мөндөндөө эзэнгөө болоод уул тайг тэр аяараа юм одоо ер нь хаан бол хаан бүх голууд очихоор хүмүүс газар ширтэж чулуу хайдаг, алт хайдаг ийм болсон. Түлэг талсан зогсоох хэрэгтэй юм байна. Тэгээ энэ бүснүүд хамгаалахаар 12 онд ирэхэд бол хүмүүсийн энэ аж амьдралд нөлөөлж байгаа хууль ус алт. Нэгдүгээр том зөрчил тэмцэлтэй асуудал энэ. Хоёрдугаарт нь энэ сайхан гайхамшигтай том эзэмгөө тайгийг эзэнтэй болгох хэрэгтэй. Тэр зэрлэг амьтын энэ нут нь эргүүлж авчрах хэрэгтэй. Ерөөсөө энэ бол хоёр том зорилго болсон. Тэгээ ийм хоёр уул тайганд хэн явах вэ гэдэг асуудал байсан. Хэн уул тайганд дуртай вэ? Хэн явж чадах вэ? Анчин хүнийг дуртай байсан байхгүй. Анчин хүн гэдэг бол яг нанд миний дайсан байгаа байхгүй. Би анчин хүнтэй тэмцэх гэдэг байгаа шүү дээ. Анчин хүний дайсан байгаа. Жив болоод ингээд одоо би ч удаан байгаль хамгаалагч болоод яаж наадаг улсад тэр яг худлаа шаа гэж. Анчин хүнийг хулгай анчиг барьдаг хүн хэн байх вэ? Хулгай анчин л ба. Өөр хинч барьж чадахгүй байхгүй. Тэг ямар хулгай анчныг татах вэ гэдэг асуудал нь тэ хулгай анчны араас энийг явуулах гэдэг нь өөр амар асуудал байхгүй. Тактик боловсруулаад тэг энэ чирээс шаргал магсруулгаачиг ажилд авчихъя. Тэг энэ бусдаа болоход тэр манж гангаа авчихъя. Одоо ингээд гол зориг цаадаг авчих. Зориг цаадаг явуулсан. Золтоо олон жав гэж хэн 3 сар хэвтэж гэдэг хулгайч авчихъя гэж аваад. Энэ том сэжүр байхгүй. Тархинд нэм ороод нэг том сэжүр байхгүй. Тэгэхээр за энэ хүн ийм бодол байна шүү. Ийм жижигхэн аккумуляторын цэнэг шиг гялан байгаа юм. Яг тэр гялан дээр тоглох хэрэгтэй. Хонглоосэд гэрлээс. Хонглоосэд гэрлээс байхгүй тийм. За энэ болж энэ ийм бодолтой, ийм өсөл өрмөстэй үнийг татхад бол амархан. Одоо юу гэдэг юм одоо хууль бус үйл ажиллагаараа бид нэг зориглож гэдэг юм уу? Одоо төр улсын үүрэг даалгавраар ингээд орсоо ингээд олон сайхан байгаль хамгаалагчтай одоо ажилд авах шаардлага болсон. Тэгээ ажилд авахын тулд бас их сонирн байсан. Энэ тайг машинаар юм уу, мотоциклээр юм уу, замаар яваад очдог газар биш байхгүй манай тайг бол. Тэгээ 10 жил болцсон. Хүн танихгүй, хүн яадаг ч мэдэхгүй. Буундуу сонсоог. Буундуу яадаг, чапатка дуухад яадаг мэдэхгүй. Зуун амттай хараад баясаагүй байсан. Нэг янгар хад руу дүүлэн давж явах хараад хүн амар баярлж байгаа. Цаачин иргэдийн энэ анчин сэтгэлийг арилаагүй байна. Удаан тай гэдэг их алтны асуудал байж байгаа. Алтны асуудал, удаангийн асуудал. Тэрийг отордох нөөх явцдаа нохоо анч нохоонуудтай явдаг, олон буутай явдаг.
Энийг тань нууц цогтлоо. Гоо. Атна гэж. Энэ юу хийж байсан? Наалтаа. Носко. Ийм хатнаас авчраг ийм завсраг. Тэр хад байдаг хатнаас авчраг. Ингээд татдаг байхгүй энийг осгоо гэж хэлдэг. Наалтна хэрэгсдэг. Энэ их даваа их цаастай. Их цаас орсон байна. Орж чадаагүй. Эндээс буцсан. Тэр хүмүүс л энд ирж байрлал. Энэ рүү цаагаа шахсан уул мөрөн байна лээ. Нэг рүү цаа. Хэдэн цаа шахсан. Тэр эндээ байж байгаа л. Тэр энэ хавийн юм хөөгөл ангнаал. Тэг хорон дээр би юм яа. Цаалтаас. Чэтэл битэс маа феста гэж бодоод байгаа. Ийм байхгүй. Зүгээр нэг цаамаа. Ашиг байхгүй юм шиг байна. Тэс нэрэ гантаа уудаа. Арай хүнд гантай. Хүнд гантай. Өнгөрсөн жил тэнд 40-50 бууг байсан. Сая очиход нэг ч бууг байгаагүй. 8 жилийн хөдөлмөр 1-2 сарын удаа гэж хэлсэн. Тэ гэрийн цаамаар отсон газар шар гөрөөс гэж яддаг манай нутгийн бол энэ бог цогоор 3 жил эргэж энд байш утгашгүй. Энэ эргүүлж чадсан бол энэ том өрт. Эсвэл том өрт. Ese contar no gala que. Contar que no te engangas no. Тэгээ дөрөв юм жижиг нар тэгэл маягаар хийсэн байхгүй. Энэ бол гоёс. Би ч гэсэн өөрөө ан хөрөөний аав ээжтэй хүн. Ан хөрөөгөр хүн болсон шахуу хүн. Босоод ирсэн. Таа хүн хэрэгтэй. Одоо бусад энэ Монгол одоо аял жуулч хэрэглэж байгаа хүмүүстэй цаа малын амьдрах орчмыг бэлчээр авсан хэрэгтэй. За яагаад хэрэгтэй байсан гэхээр тэр алтны асуудал, гал төмрийн асуудал, гадна дотны өдөөд танихгүй хүн чинь нэглэж нэг үе бол ингээд таа үдийн одоо тий унтан төмний одоо бид нар морин хараа байхгүй хүмүүс морио өгдөг. Бас хүмүүс цаагаагаад энэ давааг банд ядарч авах татдаг энэ төр нэг ачаагаа гаргаад хайчдаг. Зүүн олж авсан мөн бол тэр чинь өөр нэг утга цаа далаах олж авпа тэр өөрөө ка цааг. Тагсан зүүн Зүүн өөрснөө да бид нар ч олж авпа. Бид нэрээ цаа бол одоо ботлол дагаад аны хагасан. Энэ ямар их онцгой үе. Одоо онцгой гэдэг чинь зуд туран хулсан гэдэг тийм үү? Эсвэл одоо тийм ээ онцгой шаардлага гарсан үед манай байгууллагт гэрээ хийгээд тодорхой өндөр хариуцлагын дор яг зөвхөн цаамаалах хэрэг байна. А тийм биш шууд дураар очвол болохгүй. Тэгээд миний яриад байгаа тэр ихгүй би наран руу яд. За чи тийшээ бол над руу хэлнэ шүү гэдэг тийм учиртай байна. Тэгээд бид нар энэ хүмүүстэй хэлээд гэрээ байгуулад ингэ явуулнаа. Одоо намарж акосон нэрачиг. Одоо намарж гэж юу ч ба. Торгод бол одоо тэгэл ярьда. Шууд хараад цаана ус бол байкос гэж. Шууд мурт. Одоо тэнд бол идэх юм. Төвний яг нэг нь. За энэ Монгол бол цаашдаа одоогоор бол 21.6% улсын тусгай хамгаалтанд газар нутгийнхаа Монгол орны газар нутгийн 21.6% улсын тусгай хамгаалтанд орсон. Цаашдаа 2030 он гэхэд нийт 30% улсын тусгай хамгаалтанд авахаар Монголын төрийн тэргүүн одоо дэлхийн өмнөд Таны ус бол ургахгүй нь мэтлээ гэж та. Тийм. Одоо би 10 жил энэ мал эдлээд одоо энэ хүүхдгээ чинь 10 хэдтэй хүүхэд томор болж ирнэ та. Одоо энэ чинь одоо тэгэл цаашдаа цаана хажинхэн гоё сайхан газар ночиг гэхэд ийм хан авчиг энэ хэсэгтэн газраар бол эдгээр 10 жил бол хангалттай. Энэ дулаар л гэдэг нь бороогүй дэлхийн дулаарын
100% шийдэж чаддаг. Гэхдээ бид нар заавал Африкийн ширхгийг хамгаалах шаардлагатай. Тийм үү? Яг бид нар чадахгүй. Тэгэхээр та өөрийнхөө амьдарч байгаа газартаа л ийж болж хайрлаж. Одоо хэдгээр хөдөөний улсууд одоо ном уншихгүй гэсэн. Дэлхийд эртний тэрнгүүнд мод авахд яа гэдэг. Нэг гөрөөс харахад яач чадах. Тэртээ тэрнгүүнд уул уухад хятад зарж байгаа бид нэг ганц алт ухаад авчийл та. Тэгээд бид нэг хүлээж авахгүй. Одоо малчтруу ч гэдэг одоо энэ жижигхэн одоо энэ оройнд шийдвэр та хүн байх хэрэгтэй. Сумын түүх байна шүү дээ. Дан алуурчны түүх байна. Одоо тийм юу гэдэг авьяастай, сонирхолтой, чадвартай, дээр нь одоо дотоод гений сэтгүүлтэй хандлах тийм усуд байна. Та нэг бор өрөөс алсан байдалтай ингээд байж исэн. Тэр талаараа та нэг яг юу болсон тухай та ярина уу? Я хватам асаркал кишкал явсан. Тэсэн уруу тэрэн баргарас байсан. Тэдэд яг нэг хоёр өдрсөн. Зөрчил үйлдэлд ашигласан эд зүйлс тэр таны боо гэсэн үг тийм үү? Тийм. Хууль бусаар олсон орлого хөрөнгө гэсэн үг. Тэр мах гэсэн үг. Учруулсан хонхирол гэж байна. Байгальд 660 мянга болж шүү дээ. Одоо нэгээрээ тайгийн хуулийн захирагдаж бидний мэдэрсэн. А нөгөө нэг хэсэг нь бол хүнтэй ажиллах хэсэг. Тэрнээс илүү бэрхшээл. Бас нэгэн ажлын маань ихэнх нь бол энэ рүү ингээд яваад байгаа юм. Одоо уул уурын хавар 44 децент хувааж авсан байсан шүү. 2008 9 хүртэл. Энэ газар ийм болсон. Бид хэнч мэдээгүй. Хэнч мэдээгүй. Энэ ч дайгийн гэдэг улс төрийн нөхдөд. Бид хааш автаж чухал шүү. Надад сонгоорой. Сонгоод болж хүлээсэн. Гал төмөр гарсан. Хулгай дээр бас хүн амийн хэрэг. Энэ зүгээр өдрийн энэ манайхан нэг ишиг хурган нөхөд уйлдаг ардсан уу? Ер нь бол сумын төвдөнд хүлээсэн хүүхэд тоглоод явчихдаг. Жирийн л үздэг. Энэ аимшигтай болсон шүү дээ. Одоо эргээ сан. Энэ би 100 жилийн өмнөх яриаггүй. 10 жилийн өмнөх яриад. Нэг мэдсэн юм. Бид нар хинч хүсээгүй зүйл энэ. Хинч хүсээгүй бид нар. Гэхдээ нөхцөл байдал ийм болсон. Энэ одоо амттай энэ гон тоглолтоо. Энэ камерт орсон байна. Энэ бол камерт орсон. Энэ бол зураг авч байгаа. Хажууд нь очиж зураг авах. Хүн танихгүй байж. Бүүн дуу сонсоо бид нар. Хүн таних. Хагцд үзээгүй. Нэг нь адуудаа тус үзээгүй. Энэ амар амгалан бий болохын тулд энэ байгаль хамгаалчийн ажил. Энэ тал. Хамгийн бидний дотор хамгийн баяртай нэг зүйл нь бол сүүлийн 50 жилд гэтэл бид нар 19 онд хордол сардлын нуруунаас цоохор ирвэс бидний камерт орсон бидний асар их баярлуулсан. Энэ яагаад гэхээр энэ хордол сардлын нур соёлын улаан тайвтай цоохор ирвэсний идэж тэжээд болгоч амьдтыг өссөн учраас цоохор ирвэс маань хуучин уул нутаг руугаа эргэж ирсэн. Одоо үр дүн юм аа. Олон амьтан өссөний үр дүн юм аа гэд бодож байгаа маа бид нар. Тийм учраас цоохор ирвэсээ хамгаалснараа, цоохор эцэслээ хамгаалснараа энэ нутагт дахиж уул уурхан ямар нэгэн одоо малчтын одоо гол усыг огтуулах эрсдэл дахиж бий болохгүй. Энэ бол үнэхээр баталгаа. Та бүхэн энэ амар амгалан амьдрахын баталгаа. Өсөд энэ. Тийм энэ зүүдэг. Тэгээд тэр таньгаад нутаг заагаад өгч тийм байв. Нэг боо 5 мянга. Барь.
Малчин хүн гэдэг чинь нохоо буу хоёрж байгаа хамгаа наазахаа хэрэглээ шүү дээ. Тэгэхээр чин тэрэг хүртэл хорж байгаа. Тэн дээр уулгаар нэг төмс өх болвол арай хитрхээ бас чанга тусгай хамгаалт болно да байгалаа. Хэн ч хамгаална бид нэр хамгаалаагүй юу байсан ч бид нэр чинь өөрснөө ард түмэн амьдэрч байгаа юу чинь хамгаалцлаа. Гэдэг байхгүй. Үнэн. Манай натын нэг ангид амар үл үтэх хулгай арих дараас домж үзэн дашордог болсон. Энэ амар хулгайч байж болно. Амар бодоонч байж болно. Арихч байж болно. Энэ хүнд ямар чанар цуглаж байна. Яг тэр чанар дээр тоглох хэрэгтэй. Сүүлийн үеийн хуулийн хулгай анчин 12 хүн байдаг шүү дээ. Амар анч бүрж байсан болов. Эдгээр бүгд өөрсдөө ингээл сайхан нутгаа хамгаалаад байсан. Чөө. Энэ хүмүүс отор нүүдлийн үедээ бас малаа хамгаалж зорилготой нохоотой байдаг, буутай яваад байдаг. Малынх нь хажууд бас бууг байж байгаа. Аргал байж байгаа. Тэгэхээр нөгөө нэг хүмүүс өнөөдөр 100% одоо сэтгэл хандлагын үед өөрчлөлт гараагүй. Зарим нь одоо ангроохон байж болно. Гэт олон асуудал байна. Энэ хүн дээр бол одоо яг малч шигээ дотор нь ороод найр одоо тэ найд нөхөр туслаа. Чөө. Амар ядагсан юм яа. Чөө. Ингээд хөөдөл үзэх энэ бас тийм хөдөлсөн. Дуулан гараад уус ингээ малын хүн явахаар ой баавгын нэгээрээ гарсан байна гэдэг ингээ хэлчихээд байгаа байхгүй. 6-7 хоногийн өмнө явсан. Энэ дээр нь хон явсан, энэ нохоо дагаж явсан байна бас. Баавгал уулын зүгээр жирийн амтан энэ явдаг газраа явдаг орчиндаа ингээ яваад өнгөрсөн. Одоо бор гөрөөс явсан, бууг явсан, тэг ахаа явсантай яг адил нэг амтын гараад өнгөрөөл хоолоо хайгаад ингээ явж байгаа л гэж ойлгох хэрэгтэй. Зүгээр яг ямар нэгэн эрсдэл явал бас биднээс мэддэх хэрэгтэй л дээ. Ер нь бол тэр моряро дат үрч даан байгаа. Тагвага хоньны дэвчээр тааш наваад арай жаахан давааны цааны өөр ороод таашгүй дараа нь Дээртэй газар. Тэг хийж юм. 언제 또 듣고 다 통이 하러 다 오чих고. гараад хойно мод юм. 오쿠사쿠사. Өөлөн гэдэг юм мэрсэр юм гараад байгаа байхгүй. Тэр нь тэгээд Тэрүүл нь яах юм болж байна? тэрүүл наантан битсэн байгаа яах. Яа. Ваа тэрүүл яах наантан битсэн байгаа. Бодох хүний дөрөв. Ямар ч яах вэ? Нам дургаад ороод энэ аргач зүгээр намар нэг бороод тэгж байгаа. Харин нартээ авч чадвар. харахгүй.
Нэг хоны нэг баагуур урууч ирсэн байх. Баагуур нэг голоор алус хийж гол хөндлөн антер гарах боломж болохгүй шүү дээ. Одоо баагуур чинь энэ голоор хөндлөн мөр өгдөг байхгүй. Тий. Яагаад вэ? Мөрөө нууж байна гэсэн үг. Ичих газараа хүнд мэддэхгүй нууц байдалд байгаад гол хөндлөн гарахгүй. Тэгэхээр энэ бол баагуур миний бодлоор бол бас нөгөө энэ цагуулчлал даагадраа асуудлууд гэж байгаа байна. Тэгэхээр нэгвэр л тэр баавган амьдардаг газар руу манайхан бол бас төхөж очих гэсэн үг л дээ. Ер нь бол тийм байдаг л да. Цаана шууд залгаан баавган амьдардаг. Дунд нь байгаль хамгаалж ингээд дунд нь ингээд ачин шалаанд ороод баавгагаа ихөө малчтаа гэх ингээд дунд айгүй хүнд байдалд орж байгаа. Зургаар бол том дэлхийн уур амьсгалын дулаар л бас эцээцгийн хүнээ л асуудал шүү дээ. Хүнээ л асуудал шүү дээ. Өмөр яах гэж гарав. Дэлхийн дулаар л яах ч болов. Нөгөө нэг дэлхийн бөмбөцгөн одооны давхар цоорсноос хамааралтай энэ дэлхийн дулаарын асуудал чинь. Тийм учраас л энэ онцлог өөр. Тийм учраас л өнөөдөр бараг 20 жил шинэ жил тэмдэглэсэнгүй шүү дээ. 20 жил шампанс буудуулсангүй. Тий. Аргатай өдөр хэдэн бас тэр улгаанч явах газар да. Тэнд айлтаа нэг торттой, нэг шампанстай 31-нд байна. Тий. Босготой хэмээн үсгэн нэг шампанс хээр уудуулж. Тэр нэг зураг байдаг шүү дээ бид нэр. Ялуу задал. Тэр харин боо. Ялуу задал хөлдөцөн өгөөд хэл шатлаа шүү дээ. Австрали, Америк, Тибет, Сибирь, Оросын хорн манаас шатлаа. Сибирийн их тайг бол шатаж өнгөн асуудал боллоо. Мөрнө том юм байна. Тэр та өцгөл дээр пэс үтсэн гээд. Өцгөл дээр пэс орсон гээд. Пэс дээр 6 намаа мөрнийн зураг аваа тавьсан ба. Бид нэр төв орсон маань тийм яриа гарсан. Ямар айл тийм гэж байсан ба. Тэгэхээр хаяан энэ талын айл үтэлсэн тэр цаанаас ирсэн болох юм. Энэ нэг темээр нэг темишээ уучгаад ийжтэй явж байгаа анзаарах. Шин цаасан дээр гүйж яваад харин гэд мөрөн дээр гарч явах харсан харин темээ биш байна. Тэгсэн зогсаад үтсэн баа угаа явсан. Тэгээ тэр гуй муунд болоо нэгээд хакаа. Хэрвээ баагүй ирж магадгүй. Арьс нэгээд хуу татаад имжэлсэн бай. Шалтгаал юм байна. Байсан гэдэг. Яг ийм гар орсон юм шиг л байна. Сангает. Оо. Я тоавгак. Асангат. Нэр орж. Ханаа. Хан хоочж. Аргагүй. Баагуурсан бол аргагүй. Араа өөр доо. Араа яа доо. Чарж байгаа юм шиг. Чарж байгаа юм шиг? Хэдөө? Хашаан тулгаж байгаа л нос утсан гэв. За. Тийм шиг байна яа. Тэгээс дээр өдөр утсан усаа тийм мэддэгдэж юмруу байсан байдаг гэдэг. Тэгээ нэг алт шүн биш л байна да. Айж. Энэ адууг барьж аваад ноцолдоод тэр энэ уулан урууч ирээл орсон юм.
Энэ бүх чоны мөр байгаа даа байхгүй. Чоны мөр. Тэр хүмүүс иргэд зөв мэдээлэл өгөхийн тулд энэ баавгаас чон энэ адуудтай ингээд уруулсан байна гэдгийг нотлоо. Энэ нотлсон зүйлээ бол одоо бас энэ эзэн малчинд нь бас харуулах. Тусан дотор ингээд цустай цаасан дээр чоны мөр байгаа. Дорж гочоо гэж басаа энэ хоёр хөө манай аваад дуурсан юм. Гэсэн ороод. Таны яг бага чодээ том хүн аа. Энэ хөөнд бүр тэгээд хурц авахны харим уулын үүдэг бүсэн гэж одоо боллоо. Одоо энэ мэнийг одоо дээш нь одоо тавьмаар байна. Даваа даргааг одоо боёд. Одоо энэгийн бас санаад байх юм байна. Төмөржөд даргаад. За. Одоо энэ Монгол хэсэг сонгоно одоо энэ манаач гэдэг олон жил хийгээд 8 жил хэрэг хийж явж хэсэг сонгоно чиг хамдаар тавьдаг. Энийг одоо болж мартар болох юм байна. Энэ одоо байгалийн юм ч одоо яаж энэ бас сонгоч бас ирээдүйд энэ багцал хэрэгтэл нургамлдаг болдогоос юм бол. Их таримс сонгонд их дуртай юм уу? Хорон тал дуус. Сөнөж байх швар. Аргаас ito bago ay usayım şu dedi. Хоёр хүн хар бавгаад бариулж амарчжээ. Их сурвалжийн мэдээлснээр цагдаагийн албан хаагчид ирэл хайгуул гэж сүйтгэгдсэн гэрээ ойролцоо газарт булсан хүүхдийн зохицыг болсон байна. Мөн аавынх нь биеийн хэсгийг олсон гинэ. Сибирийн төмөртэй холбоотойгоор хар бавга олноороо манай улсын хилийг даван нүүдлэж Сэлэн аймгийн Сумдын малчтын хоттойх нь илүү гэрлүү дайрах тохиолдол гарсан юм а. Гэр дээр нэг хэлээд гарсан байна л да. Гэр дээр байхдаа тэгээд гэрээсээ буухтаа хоттой хоньноор орсон байлаа. Тэгтээ яг нэг 8-9 хэрэг хоны барьсан гэж байна. Ховдоогийн 4 сүмийн Аргаланд багийн зүүн хөдөөгийн малын бэлчээрт бавга орж иржээ. Тухайн бавгаг хаанаас ирсэн, ямар учиртай болохыг тогтоохоор тус сүмийн байгаль орчны байцаагч нар ажиллаж байгааж. Ямаа эдний нэг ямаа байна. Тэгээд ингээ идэж 2-3 хонс байна. Хил дээр одоо үсгэж байгаа манай одоо харуулын байр руу орж ирээд зайлшгүйгээр бол нэг баавгыг бол бас буудаж яасан байдаг. Тэгээд бид нар бол холоодын задлж үзэхэд ерөөсөө нэг хоньны ноос цэгэр бодогтой нэг жоохон ноос 5 ширхэг анис нэг юм модны шар шилмүцэл баг. Холоод. Тэгээд нэгээс нь бол хоолонд байхгүй өлсөж одоо идчихэж яна хайж орж ирж байна. Одоо энэ өнөөдрийн бомброос бол Өвсгөл аймгийн төв өрн хотоос 18 км-т орж ирсэн. Таач орой ихтэй шүү. Таавал. Жижиг одоо бамруулш одоо баавал гар аргаар одоо бугуйлж юм оосрлоод барих боломжтой. Бидний хувьд бол очиход бол хон баавал нутгийн иргэд бол бугуйлдаад одоо ингээд уйдсан байсан. Хашаанд бол бид одоо яг тухайн газарт нь одоо би одоо өөрийн биеэрд очиж ажилласан. Одоо сумын одоо байгаль орчны тасгаас одоо манай ах мэдээлэлүүд ингээд одоо Наач алхах нэг. Ой. Энэ орто. Дээр нь юм бишгтэй басраа. Хараа хийнэ. Баажу. Жон тат.
괜히 안 되네. Бац хатуу байна энэ төр. Баагүй гүйлээ. Мордига хөөлөө. Энэ хоёр машина ерөнхийдөө арал хэсэг хөөл гэж байгаа. Тэгээд мэдээж барьж чадахгүй байж магадгүй. Тэгтээ зэрэг хоёр машин шахаад баагаа шахаж оч уургалах боломжийг олгоно. Хоёр фермер энэ дээрээс нь уургалах задгаа машин яваад баагааг дундаа хийгээд уургална гэсэн бодолтой явах юм. Тэгээд тэрний ард нь болохоор 4 хүн морьтой хүмүүс ард нь баагаа ерөнхийдөө мороор ингэж шахаж очоод машин авсан. Энэ мороор заавартаа. Морь бол долон морь бол юмнасаа тэгээд тийч гэж. Тэгэхээр морь асаад маач магадгүй гэж бодоод тэгвэл аюул бол. Морь уугаад болохгүй шүү дээ. За. За, дэйчээс өгч. Тэрсэн хайргнаад хийдэг. Одоо юугаа тавьчих. Тэр. Сибирээс орж ирж байгааг таасч байгаа. Хөвсгөл аймагт өмнө нь бол одоо ийм дуудлага юм орж ирж байгаа түүхэндээ байхгүй. А дээхэн үед бол одоо нэг удаагийн хорхоцсон баг гэж ярьдаг. Тийм баг орж ирээд бол тодорхой хэмжээнд бас мэрэгчлээ байгуулах юм устгаж байсан юм бэл. Тэгээ сүүлийн одоо юу гэдэг 20-30 жил бол хөвсгөл аймаг багаан дуудлага айлын мал хэдэ барьлаа гэсэн дуудлага ирж байгаа. Энэ жилийн хувьд бол одоо 15 удаагийн дуудлага ирж байна. Тэгэхээр бидний хувьд бол одоо бас энэ жил бэлтгэл их муу байлаа. Энэ багыг барьж авахд тээвэрлэхэд торны асуудал их хүнд байлаа. Анхны удаа болгоод
An unprecedented crisis that has implications for all of us. 0.7 million hectares of forest and tundra are now on fire, including some areas that are less than 15 kilometers from the Arctic Ocean. Значительный материальный ущерб уже очевиден. Есть, к сожалению, есть жертвы среди граждан. High values of emission reach the North Pole and to North America reveals an unusual pattern of the fires and smoke they produce this summer. Бамбуушны яах гэж байгаа юм байна. Таа юу яа. Энэ амгалан амт юм аа. Гараа бичиж хаач. Чодон. Нах шиг. За болсон юм. За. Ойшвичмаа. Мэдээж тэр хүүхдүүдээс энэ баавга бамбрууш тэжээл гоох авахсаа илүү баавга бамбруушаар дамжуулаад хүүхдүүдийн энэ амтны хайрлах гэсэн хүсэл эрмэлзлийн аав ээжд нь одоо хөргөхөд бол энэ бас чухал хэрэгсэл. Баавга нь байгалийн замаараа ич нутагшиж чадахгүй эрен тэнэг болсноор хүний гар талхны болон хүн хэрэглэж болшгүй болсон алим жимсний Өнчирсэн баавга бамбруш хүнд хүйж ирдэг байсан. Бамбруушаа яг нэг тийш явуулсан байна. Энэ хөтөж байдаг юм. Тийм, тэнд бас одоо байгалийн амтны амар харж үзсэн. За хэдэн шатрын. Энэ амттай цадаа тавьд яг өгч шүү дээ. Нэг бол хүн дотор гүйд яваад хүн ална. Тийм учраас одоо бол энэ нэг тавьж болохгүй. Тавихтаа холдол тавил. Энэ нутаг дотор тавьж болохгүй. Хоошоо тэр бусдаар сар гайлаар баагүйгтэйгээ. Энэ үдтэй доцгараад хийжээд итгэх байх юм бодоо. Яг итгэхгүй юм болов. Хавар бол бас хоолундыг зориулж өгч байгаа юм чинь. Тэгтээ зэрэг энэ бол дараа нь итгэхгүй. Одоо эрдэ бараг цаасан болох юм байхгүй. Тэнд юу вэ? Ганцхан чон шүлөөс. Одоо дээрээс нь юмад баавга авчирж байгаа юм байна. Ингээд ээжигээс хэрэг байхад явахаараа өгч юм болж байхгүй юу? Тэгвэл галтал туugц юм байна л да тий. Гал төмөр төртөсөл байж болно. Тэрнээс биш энэ хүүгээ хаяад явна гэж хэзээч байхгүй. Танарыг чихсэн ээжтэй хаяад хэзээч явахгүй. Бас улаан шоргоолт иддэг гэсэн тий. Хавар гарахтаа зэрэг ногоо өв сургаагаа байдаг юм шиг. Тэгтээ зэрэг улаан шоргаалч. Алим юм уу талхаа авч танд мөнгө байна уу? Надад мөнгө байхгүй. Атанаа тачин фэйсбүүк гэж юм гараад байдаг. Хэцэж байна. Юу багт бол чакдаттай модель чуутууд юм шиг нэг аяас нэг. Дайвер. Амбард баба. Амбард ма. Тагараад. Би тагараад хэмээн. Хатна тэрээ. Надад хөөрүүлэлттэй харагдаад байгаа байхгүй. Нүд нь
Энэ амар буруу юм хийцэндээ гэж бодоод байгаа юм шиг. Тийм. Зарай хаа. Нэ хилээд явах уу? Өндөр зогсож. Өвлийн намрын одоо үед бас хаврын үед тэгээ ногоо гарах үед энэ төргээд давсыг бол эрлэг амтны гол одоо амьдрах орчин орон гэр болсон газар хүргэж байхад бол тэгэл одоо сонда Coach. Muito assim. Ini patut. Dah. Kita cari. Wah, itu meruat. Зарим нь хөцөө эрсдэлтэй хөцөө газар байгаа. За тэгээд яг энд бид нар камер тавьчихсан байдаг байхгүй. Энэ давснаа хажууд давс тавиад эргэн тоор хяналтын камер тавьчихсан. Тэгээд энэ мараан маань юу орж гарч байна. Тэгээд явч хичнээн тоотой амт байна. Төлөө малаа төлөө яаж хэрхэн авч байна. Урталын өсөлт боожилт нь хэрэг байна. Тэгээ сүргийн бүтцэд нь ямар өөрчлөлт гарч байна. Өмнө ирсэн амт маань дараа сарын дараа ч юм уу намар хавар орсон амт намар төлтөөгөө байна уугүй юу. Гэсэн олон талын ач холбогдолтой учраас энэ байгаль хамгаалалт үед бол өөрийн хариуцсан газрууд дээр
Бүскэр гэдэг нуул байна. Энэ хойд Улаан хад байна. Энэ Дөрвөлжин гэдэг байна. Босготой их ингээл ямаа шар цоохор байдсан. Аавтайгаа ирээд яг энэ модны ороод ирж хоноод энэ одоо миний аавтайгаа хонж байсан гал л да. Тэгээ энэ дэр гараад энэ урд руу даваад энэ 50 м яваад энэ дурандахад ямаа ингээ хаднаас үлгэлтэй байгаал. Янз юм байд. Тэгээ сүүлд одоо 90-аад оны сүүл болоод 2000-аад оны үед энэ бол бас үнэхээр харамсмаар болсон. Энэ уул тайганд одоо буун дуунаас өөр юм сонсогддог. Амтан үзэгдэхэй байгаал. Одоо энэ уулын ороод хормой дүүрэн карбон мууны хонгаа гэдэг хормойлохоор байдаг байлаа шүү дээ. Дээр нь гарч ирээд энд ямааг нь хятчихсан байдаг байлаа аюулт. Одоо энэ голоо ихсэл энэ давсыг бол тавьдаг нэг цэг байгаа. Одоо Англи гэдэг энэ эднэр бол одоо бидний бол үзэж байгаа харж л байгааг нь таних байсан байхгүй угаасаа. Халуурын хойчруудын хүмүүсийн одоо сэтгэл баясгал нүдийг баясгасан ийм л ханга болохын төлөө бүхнээсээ зориуллаа яа. Ийм гоё болцсон байгаа юм л дээ. Энэ ханга бол ийм л байх хэвээр тайван амар амгалан элэг бүтэн ийм байж л энэ газар бол одоо яг жинхэнэ амьтны диваажин Тэр гурван баавга хамгаалж зүрх сэтгэл байна. Надаас хамааргүй энэ баавга амьд байх хэрэгтэй. Өсөл амьд байх хэрэгтэй. Аж аргалтай байх хэрэгтэй. Хоолтой байх хэрэгтэй. Бусдад дууддаг айс юмнаас дуудлах орон гэртэй байх хэрэгтэй. Энэ зүрх сэтгэл байгаа цаг бид нар зэрлүү гурван баавга энэ үйлчлэл хинээч оруулахгүй. Хинээч оруулах. We've seen this happening and fires tearing through Australia as well, and we know the impact that this has had on wildlife and the impact that humans have had on wildlife and native animals and all animals. But it was really Tumasuk, it was meeting him and seeing him speak about these bears, which is what brought us so close to it immediately. There's no question. He's so genuine and passionate, and he just radiates that and how much he cares for them, for these bears. Бас тэгээд бас сайхан азтай гэдэг юм уу хувь заяатын байгуунууд. Тэгээс ийм байгуул одоо өнчөрсөн байгуунууд яваад хүн мал дайруулах, хүн даалуулах ийм нөхцөлтэй байдаг. Тэгээ энэ дэрснээрээ өчн сайхан өвөл гэдэг цатгалан байжгаад маш олон хүн баавгын төлөө санаа зовоод өнөөдөр ингээд өнөөрө маргааш ороо энэ баавгын энэ одоо үүрний бүгдээрээ ингээд дэлхийн олон цөмтэй зөвхөн одоо орчин үеийн онлайнаар уулзалж байгаа. Энд ингээд уулзалдах ийм том болон зарж байна. Тэгээ баавгынхаа одоо хажууд бүгдээрээ уулзаад баавгынхаа тухай, баавгынхаа хайрлсан тухай, баавга хамгаалах тухай
жижиг энэ байна. Энэ антенн нь тийм. Энэ антенн. Ийм л бүтцтэй маш ингээ ажил би ингээ хүзүүвчний жим болоод наад чинь 450 г байна. Яг одоо баавгаад өгсөн хүзүүвч. Тэгээд got different equipment to dart the animals because they're wild animals. So we've got the blowpipe. Can you help me, please? And the dart will go out of here and go directly in the muscle of the animal. But this will work only in small enclosures. Like the enclosure we have, I think it's like 4 or 5 meters. So it can work up to, say, 10 meters, but no more than that. Good. Can you check the direction? Same thing, rotate and put it on the back. Nice. I can't believe these bears are real and living. We've been looking at them in photos for months on a screen, but here they are. They're gorgeous. Ингээд авдаг байсангүй. Эв наримтлын өлөгтөнд сайн баагууд их тайгийн эзэн болоорой. За. Ахо өөр яг л цус авах үү? Nuts. Цус. Хамрын авчих шүү. Ааха. Энийг яа. Энийг яа. Яг гал. Энэ гоё. Саша. Хөлөө татаад байгаа байхгүй ч ерөөсөө. Унтахгүй. Энд нь ил болчихсон. Муу сайн гэж яа гэдэг нэг бүтэн жил ингээд энэ ваавгын төлөө санаа зовд ингээд бид бүхэн тооронд хийгээд их трайгд явах мэсэг тэргээ тавихад бэлэн боллоо. Энтэй шууд очиж чам. Энийг л ач. Авийн зэрэг наасан. Яаж явж явах хэрэгтэй болчихсон. Ингээс нэмэхээр яасан модоор тэгвэл унтуулахгүйгээр шууд авчаад тий. Нэг удаад авчихсан. Аим саднасар хаа. Техник амт ууландад явсан дээр мэдээгээр яах вэ? Ханган амт хангаадад байсан. Дэлхийн өмсөлт өндөр бүрэн баагаа байгаа. Энэ нь ийм их одоо тий чухал одоо амттай зарах хэрэгтэй мөнгө хаях хэрэг байгаа ч юм уу гэсэн ийм одоо тий зөвхөн баагаан эрх ашиг гэдэг юм уу тэр талаасаа бодож байсан. Миний бодлол уран баагаар дамжуулж энэ жирийн малчин жирийн цаатны хотгонд тэгээ жирийн төрийн албан хаагчийн залуучууд ингэж үүдл яриад байна. Дархтын хот байж дархтын хот нь өмнө тал 20 сардлын нуруу. Энэ бол асуудалгүйгээр өшөг энэ одоо амтын хүн барих албаг энэ юм хүн барьж авч байгаа. Төвсгөж гэдэг нь угаан тэгээд авч өгч байгаа.
амьдрах болсны үед бол зэрлэг амьтны үед үнэхээр гайхалтай онг. Бид нар энэ баавга тавихтаа зориулаад нөгөө хөдөлгөөн мэдрэгч автомат камерууд бас энд байршуулна. Тэгээд дараа өвөл бас бид нар энэ камера. Аргач чинь тэр болгонтэй удвал биш. Энэ лав одоо замч гэдэг юм нэг жаахан юм жимхэн байж яг тэр нэг л тал баталгаатай л. Тэр жаахан дээр байна лээ. Амснаас харахад. He's waiting to be free, and I think he's desperate to just go. He just want to touch the soil and just go free. And it's just an amazing place for them. I'm really happy for them. Тэр нь өөр бух талбай хоороо. Нөгөөх нь хазгай. Тэгэхээр намграх. Энэ намгтай ч гэсэн арай гайгүй тийш. Гарч
гурван баавга яг амьдарч байгаа тавьсан газрынхаа ойролцоо байна уугүй юу? Байгаа бол яаж амьдарч байна? Хоол тэжээл нь ямар юм? Тэнд хийх ёстой миний ажил дутуу. Цэцэг тэрэгний цаг хугацаа бага учраас хэцүү асуудал байсан. Ирээд банк сэтгэл зовсон. Цас хайдаад мөр давах болохоор ингээд тайг руу явж. Камера ингээд яваагаа очих, явах газрыг олж тавих шаардлагатай. Тэр гурван баавч бидэнтэй яг ингээд ижил дасал болоод ингээд байнгын сандаг тийм зүуддэг амт болчиход байгаа юм. Усаас яг хөөх юм алжилуулсан. Одоо тэгээ тэр нүглэн амжилтлаа гэж. Одоо хойд үед юм үлдээ гэж бодож. Одоо хойд өр хүүхэд одоо хүүхэдтэй энэ чиний энэ надад баг. Энэ чиний хангаа юу? Мачуу. Чиний яасан? Тураг эрдэнд байхгүй. Ямар ч мөрөг байна энэ тоомар. Тий. Тураг эрдэ ганц халуур болчих маань тоомар. Өөр эрдэнд тураг гөрөөс эрдэнд голд байхгүй. Гөрөөс мас хийдэл. Тэр манжууд яг тэр нэгэндээ дагаад усаас нааш ингээд ан хийдэг юм байлаа. За алтны хүн байлаа. Ам болдод хатун цаатун байхгүй. Тэгтээ зэрэг ангаж явсан тэр намар байсан. Тэгсэн ангаж явсан би тэр бусаас айлгдчихад ангаж явсан гэдэг. Ангаж яваад нэг хонсон юм. Багас айлг гэвчдэг. Тэгээ хонж явсан хоногтой зэрэг надад тэр сон зөөд төлсөн. Ер нь ирдэ тийм зүүдэнд минь одоо тэр лус авдаг тийм одоо байд юм аа. Ямар нэг юм юутай эзэнтэй байтаар. Тийм. Тэгэл ирдэ надад одоо тэр ан тэр одоо буу сууганаад юу зүүдэнд ороод ирдэ. Тэр тийм цусны гоожсэн атер надад зүүдлэгцэн тэр шин. Тэгтээсээ тэгэл би тэрнээс хойш за энэ боли одоо сагн болсон юм байна. Одоо байгаль хамгаалалтын хоошид явах болохгүй. Газар мэддэггүй юм байхгүй. Тэгтээсээ би яг би танад орж ажиллая. Би яг угаас одоо ингэж бодож байна. Дөрөв лав байлаа. Дөрөв новш байна. Энд новш, энд новш. Энд новш. Энд новш. Дөрөв хүний новш лав байна. Акана хаачих хараа. Акана энэ хараа. Нэг хар стоорстол болсон ч. 20 шир. 25 байдаг үлээ. Тэгээд ан хийгээл яваад байдаг ерөөсөө. Тэгээд явган байгаль хамгаалсан энэ шараасны яваад гүйцэтгэв. Цаас 2 м байдаг энэ даваануудаар хэд хөөж ирээд бид нар тэр давааны хяран өндөр сардгийн цас давж чаддгүй буцсан. Тэгээд замд нь отчихсэн. Тэгээд өөр газараа даваад ингээд буцаж аван замдаа цаамаагаа унгаад чөмөг мөгийн ташчидэл яваад гэсэн. Тэгээд энэ ирээд одоо цас ханзахтын тэр даваагаар саатан иргэд бас байрлаж ан хийж байсан. Тэгээд энэ бол 1 хувь амт хөдрийг бас алаад. Тэр арсын зузаан байдаг байхгүй. Угаан арснаас зузаан. Энэгээр за энэ уутанд хийдэг сайн галгаа. Уурчд байна. Алуурчд юм. Аавчтай алуурчд. Хүм биш. Ярьж байгаа юм бүгд худлаа. Өөрлөж байгаа үүд нь дандаа байгалийн эсрэг гэнтэй.
намар явбал чиний цалин нэмэл байхгүй чамайг цалин гэж хасна. Нэр тэрэг их нэрээ тийм юу байхгүй. Нэг юу усаа. Тэн ерөөсөө үүд мэдж байгаа. Энэ юм арсан үүдийг мэдж байгаа шүү дээ. Шууд тодорхой байна. Ой зүгээр төсөвтэй байж та. Ирдэх төдий. Ичээ үуч хор юм. Тэр явж байна. Ганцхан баавал байна өөр юм байна. Би тийм орхиж яваад яа. Энэ амьдралд. Зүтгэснээ мэдэхгүй хинч мэдэхгүй. Би өсгсөн. Тийм. Би одоо 3 жил өсгөн. Би 3 жил ямар байх нь өсгөл. Тэгээд би 60 хувиар төлөвтэй гарахад би үе хот би өвлөлжүүлдэх хүнд өгөл энэ амьдралыг. Дуулж болов. Энэ яслуу давчлаа. Энэ чамд гал. Энэ чамд гал. Нэг мэддэг. Тэр ясараа даваад хөх тасраа. Ямар ч хөх болоогүй юм байна. Харваад байтер ясалаа. Эсэт ингээд тавтлаа. Хөх хараа болоогүй юм байна да. Наа хөл яг ачих шагам мултарч ирэл бол. Исгэж болохгүй. Стандарт байдаг. Нэг станд явах өөрөө сонатын хэлсэд авч ирэх бол. Морч урчаад байна. Би тэр хаднаас хүмүүс боцсон байхгүй. Би өгч болохгүй болчихсон. Миний өөх газар энд байхгүй гэж бодсон байхгүй. Надад өгчгөх хэмжээний хад энд байхгүй. Аваа өгч би бодоо. Би нэг юм болчихсон. Би өгч энд газар хамгийн одоо эзэнгүү. Ямар байна замд асууг. Ямар зам таваа ер нь голоор яваар. Морин зам байр уу гэж асуув. Шаштэмст.
Арай өөр баага бас тэнэгээр ингээ явж байгаа нэг камерт бол ингээ дүрсээ бас нарийн хошуутай юм баага бас тэнэгээр ингээ явж байгаа нэг тэр замаар ирд нуруугаа мааждаг мод олж шилүүс тэр газар маань орсон зэрлэг гахаа орсон яг эмчлийн нүдэнд энэ хөмсгөн жаахан юм өсөн жаахан юм юутай байхгүй. Атааны хоёр нь маань жирж батхан баяр ирж байна. Халиар хоолнд хийж идэв. Их сайхан халиар. Тайган халиар. Гоё дөө. Сайхан нэг хоолнд хийгээ дараад ирэхэд бол наачид сонгоно л гэсэн. Тийм ээ. Ороо хоолндоо хийж идэх юм аа энэ ороо. Хамт гоё тийм аа. Яг сонгоно. Яа шумал аял бол. Угаа яв. Шумал. Хангаар жиг байв. Аагаа мөрван нэг жилтэй өрнөд яваа. Нэг аагаа дагад яваа гэсэн. Яа ингэ дараа нь тийш болж болно. Дараа нь тийш болж болно. Одоо та мултарчлаа одоо жаахан баруун гарт тийш. Харин нөгөө хоёр дошгон гар номхон бор хоёр бол том баавга тааралцсан болтойгоо. Том баавга маш хурдан уулаар дагуулад нийтдээ 1.6 сая газар одоо хамгаалтанд орсон юм. Байгаль хамгаалагч энэ хүн рүү явхад үнэхээр хэцүү. Одоо буруу ч гэдэг юм уу? Хэн явж чадах вэ гэхээр байгаль хамгаалтыг явах хэцүү. Тэгээ цаамаалын бэлчээр маш аюултай урхтай болсон энэ бол. Зарим нь одоо онгорхон байж болно. Сэтгэл хандлагын үед өөрчлөлт гараа учраас 나롱스노다. Тасоно авсан маяг. За энэ хариуцсан. Ингэж олдог байхгүй.
энэгээр явах цаашаа шинэ буугаан мөр орсон маань. Тэнд 2 бууг өвөрт гарч энд 10 гаруй янгэр энэ бидний хажууд ингээ байж байна. Тэгэхээр энэ одоо 10 жилийн бид өгний одоо хөдөлмөр сэтгэл үнэхээр баясгалантай тайван байгаа аахгүй энэгээр явах. Тэ талд нь амтэн одоо игээл дурандахтай байгаа л. Энэ бол үнэхээр одоо миний хүсэл мөрөөдлийн байсан. Амтны диваажин болгоно. Зоо парк шиг болгоно гэж бодчихсон яг л биелж байна нэг хэлэхэд. Энэ дэр хэр гоё байдгаа. Тэгэл уярдаг, сэргдэг, баясдаг. Энэ рүүрэх болохоо сэтгэл жаахан яарад байдаг юм болцсон л да. Ер нь бол тэ. Яа мори хонгор байгаа тэгээд. Жижиг юмнаас том үр дүн гаргах. Жижиг асуудлын том үр дүнгээр эргүүлэх хэрэгтэй. Энээс болоод өнөөдөр Монголын дэлхийн бөмбөрцгийн байгаль орчны асуудал өнөөдөр хүн бүхний сэтгэл зовоосын асуудал байна. Өсөлтөө үүсэх тусам хүний мөн чанар, дотоод чанар ингэж бие биенээ дандаа ингэж тэр цагуурыг өөрчилдөг гэдэг юм уу те. Дэлхийн дулаарл гэдэг хүнээс хамааралтай зүйл. Энэс болоод юу харах чинь гэхээр нөгөө байгаль дэлхийн хилмигдээд эхэлж байна. Байгаль дэлхийн төрөлжүүл амтан нөөц баядаг илүүхээр шахах хунагдаад эхэлж байна. Энэ байгаль хамгаалагч маань өдөр шөнөгүй ойрхоод яваад байгаа. Thank you.